Энэ өдрийн мэндийг хүргэе. New Progress Group-ийн нийт ажилчдад зориулсан AI-г хэрхэн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх вэ хэмээх сургалтыг практик дээр суурилсан мэдлэгийнхээ хүрээнд та бүхэнд мэдлэгээ хуваалцъя хэмээх энэхүү сургалтаа эхлүүлж байна. За энэхүү сургалтаар нийтдээ бэлдсэн зүйл маань 4 сайн түлхүүр буюу хэрхэн промпт зөв бичих вэ? За мөн нийтлэгээрээ 8 төрлийн алдааг AI ашиглаж байгаа хүмүүс гаргадаг юм байна. За мөн AI-г өөрт хэрэгтэй ашиглаж болох үз 20 төрлийн хакийг бэлдсэн байгаа. Ингээд сургалтандаа ирүүлээ орцгоё. За эхнийх бол та бүхэндээ өгөх зөвлөгөө маань AI таны бодлыг уншихгүй, зөвхөн бичснийг л мэддэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид AI-с альва зүйлийг асуухтаа дандаа ерөнхий зүйлээр асуучод байдаг. За энэ дээр зөв жишээ болгоод оруулсан байна л да. Имэйлийн текст бич гэдэг. За энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хинд ямар учраас ямар өнгө аястайгаар бидэгдэх нь тодорхойгүй тул AI маань ерөнхий загвар гаргах өгчдөг. Харин эсэргээр зөв бичих юм бол хүлээн авахч нь хин ямар шалтгаантай ямар өнгө аясаар ямар хүссэн үр дүнгийг хэлбэл шууд таны хүссэн нөхцлөөс давуулан биелэх боломжийг AI маань олгох юм байна. За энэ дээр хэдүүлээ нэг жишээ болгоод аваад үзье л да. За ингээд энэ 4 төрлийн саналыг энэ дээр гаргаад ирсэн байгаа. Энэ нь юу вэ гэхээр түрүүний хэлдэг. За хэн рүү имэйл бичих байгаа юм? За ямар өнгө аястай? За энэ өнгө аяс маань хэрхэн ямар форматаар хүргэгдээд ямар зорилгыг агуулах юм бэ гэдээ оруулсан байгаа. За энэ дээр ингээд задлаа харах юм бол за энэ дээр ямар нэг инженер бай захирал руу та мэйлээ бичих байгаа юм байна. За энэ дээр албан юм уу, ээлдэг юм уу, за шулуухан, за ямар нэгэн зүйлийг илэрхийлэх өнгө аясыг агуулах. За дээрх өнгө аяс маань хэдийн хэмжээний урттай байх нь тийм ээ 2-3 өгүүлбэрт юм уу, за жагсаалт хэлбэртэй, дашборд хэлбэртэй альсгүй үгний тоог нь бичиж өгчих боломжтой. Хамгийн сүүлд нь ямар зорилго агуулж байгаа юм бэ? За энэхүү зорилгоороо юунд хүрэхийг хүсэж байгаагаа болоод зорилгоо зөв илэрхийлэх юм бол AI маань эдгээр бүгдийг агуулад танд хүссэн имэйлийг тань гаргаад өгөх боломжтой. Энэ нь өөрөө зөвхөн имэйл гэхгүйгээр альва ажил, судалгаа, тайлан, төлөвлөгөө, за дата шинжилгээ гэх мэтчлэнгээр бүх төрлийн зүйлс дээр ажиллах боломжтой. Мэдээж тэрхүү ажилдаа зориулаад энэхүү промпт маань өнгө аяс маань жоохон өөрчлөх боломжтой. Гэхдээ агуулгаараа яг л адилхан гэсэн. За энэ дээр хэдүүлээ дараагийн жишээ аваад үзэх юм бол за надад энэ 4 төрлийн нийтлэг алдааг ингээд надад харуулсан байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр ингээд зүүн талдаа буруу хувилбарууд, за баруун талдаа зөв хувилбар буюу хэрхэн промпт бичвэл болох юм бэ гэдгийг жишээ байдалтайгаар агуулсан байгаа. За түрүүний дурдсанчлан имэйл дээр жишээ болгоод оруулаад ирсэн байна. За манай харилцагч үйлчлүүлэгчдэд имэйл бичээ гэдэг оруулаад ирэхээр харилцагч нь хин ямар имэйл яах гэж бичиж байгааг тодорхой болчихж байгаа. Дөнгөж зөв хувилбарыг жишээ болгоод харах юм бол за болт менежерт имэйл бичээ. Төлбөрөө 2 хоног хоцроосон тул уучлалт гуйх 6 сарын 15-нд бүтэн төлөх хуваар санал болгох. Ээлдэг боловч итгэл төрүүлэх үз 4-өөс 5 өгүүлбэрт багтааж бичээ гэд. Ингээ бичээд өгөхөд таны хүссэн имэйл текст гараад ирэх боломжтой. За шинжилгээн дээр за нэг Excel файл юм уу тоо оруулаад энэ тоог хараад дүгнэлт хийгээ өччихдэг. За юуг юутай харьцуулаад ямар юм тодорхойгүй тийм ээ. За дөнгөж энэ дээр зүгээр жишээ болгоод за 2 оны дата байлаа гэж бодоход тухайн 24-өөс 25 оныг харьцуулаад ямар бүс нь буураад ямар бараа нь өсөж байгааг ялгаад удирдлагад зориулсан 3 гол дүгнэлт гаргаад өгөө гэв. Бүх зүйл нь ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхлээр та яг ямар зүйл авах гээд байгаагаа маш сайн дэлгэрэнгүй бичиж өгөх тусмаа таны хүсэж байгаа файл болон дата маань гарч ирнэ гэсэн үг. За засвар дээр альва юмыг сайжруулах тийм ээ. За энэ дээр ямар нэгэн зүйл оруулдаг. Word, text, PowerPoint. За өшөө юу гэдэг тийм ээ. Data Excel файл ч юм уу. За энийг оруулаад сайжруулаад өгчдөг. Тэгэнгүүтэл за сайжруул гэдгийг хүмүүр өөрөөр ойлгоно. Урт уу, өнгө аяс уу, бүтэц үү яг юуг сайжруулах юм бэ тийм ээ. Тэгвэл зөв хувилбар нь энэ танилцуулгыг хагасаар нь товчилж маркетингийн багт ойлгомжтой энгийн хэлээр бич. Техникийн нэр томьёог хас. Ингээд таны хүсэж байгаа зүйл маркетингийн багт за энэ олон урт дата мэдээллийг багасгаад за техникийн нэршил орсон бол эдгээрийг хасаад энгийнээр хэлээд өгөө гэд.
За магадгүй инженер техникийн албаныхан маань за бараа бүтээгдэхүүнөөс урьдчилан танилцуулах зорилготой байсан бол энэ маань хамгийн зөв промпт болж хувирах нэ. За бэлтгэл ажил. За энэ дэр жишээ болгоод цалингийн талаар мэдээлэл өгөө гэдээ оруулсан байна. Зорилгоо нуусан тул хэрэггүй ерөнхий мэдээлэл аавна тийм ээ. Дөнгөдөл зөв байх юм бол за удирдлагатайгаа цалин нэмэгдүүлэх талаар яриа хийнэ. Яаж бэлдэх, ямар аргумент хэлэх, ямар эсэргүүцэлтэй тулгарч болохыг хэлж өгнө гэд. Ингээд бэлтгэл ажил авчиж байгаа. За энэ нь зөвхөн цалин гэлтгүү бусад бүх төрлийн зүйл дээр бэлтгэл ажил болоод хувирчиж байгаа. Тэрэн дээр та ямар үр дүн хүсэж байгаа, ямар зүйл дээр урьдчилан бэлдэх боломжтой вэ гэдгийг бичээд өгснөөр тэнд тохирох, танд зааварчилгаа зөвлөгөө гараад ирэх нэ. За энэ дээр түрүүний дурдсан хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг одоо 8 янзаар оруулаад өгсөн байна. За хамгийн ихний нийтлэг гаргадаг нь хит ерөнхий асуудаг тийм ээ. За одоо ингэ жишээ бол гарах юм бол ингээ маркетингийн талаар бичээ. Нэг нь тодорхойгүй. Эсвэргээрээ Улаанбаатар залуучууд зориулсан кофе шопын Instagram-ын 7 хоногийн контентын төлөвлөгөө гаргаа. Энэ нь өөрөө хэн, юу, хаана, ямар зорилготой хэлэх тусам илүү ойлгомжтой болж байна гэдэг агуулгыг харуулж байна. За хоёрдугаарт хүлээн авахчаа хэлэхгүй байх. За энэ төслийн тайлбарыг бич. Тэгэнгүүтэл одоо энэ түрүүний хэлдэг далдаан давтагтай гараад ирж байгаа зөв нь техникийн мэдлэггүй хөрөнгө оруулагч нарт зориулаад бичээ. За хинд яагаад ямар агуулгатай гэдэг нь бас гараад ирсэн тийм ээ. Ингэснээр ижил агуулгыг хэн уншихаас хамаарч огт өөр хэлбэрээр бичигддэгэ гэдгийг энэчнээс харуулж байна. За 3 дугаарт бодит мэдээлэл өгөхгүй байх. За борлуулалт яагаад буурсан бэ? Нөгөө буурсан шалтгаан буюу дата ч юм уу мэдээллүүд нь байхгүй, файл авсраагүй. Ингэснээрээ одоо мэдэгдэх боломжгүй. Эсвэргээр зөв байгаа нь тухайн буурсан шалтгааныг мэдхийн тулд альва нэгэн файлаа оруулаад за аль сараас ямар бараа буурсныг олж илрүүлээ гэд өгөх нь AI таны бодит тоог мэдэхгүй тул өгөгдөл дээр суурлаад танд бодит дүгнэлт гаргаж өгч чадхаар байгааг энэгээр илэрхийлж байна. За 4-р хэсэг сайжруулах гэх бүрхэг үг. За энэ юу вэ гэхээр энэ имэйлийг сайжруул. Юу тодорхойгүй тийм ээ. Зөв нь хагасаар товчилж ээлдэг болго хугацааны шаардлагыг тодорхойлуулдаг таны өгсөн имэйл дээрээ цэг тавьж агаад эдгээр үүдийг бичих нь хамгийн зөв засвартай сайжруулсан имэйлийн текст боловсруулагдаад гараад ирэх байх нэ. За 5 дугаар хэсэгт хэмжээ формат заахгүй. Энэ нь юу вэ гэхлээр энэ сэдвэр бичиж өг. Тэгэнгүүтэл мэдээж альва нэг зүйлийг оруулаад энэ сэдвэр бичээд өг гэхэд нөгөөний гарч байгаа үр дүн болоод зөвөөрөө буюу тухайн өгөгдлөө оруулаад 3 доголь мөрт багтаагаад жагсаалттай 200 орчим мөрт багтаагаад бичиж өгнө. Ингэж заахгүй бол хэд урт болон хэд богино гарч болох магадлалтай эрсдэлтэй болж таарах нь тийм үү. За 6 дугаар хэсэг. За бүгдийг нэгд шахах. За төлөвлөгөө бийж, тооцоо хий, лого зурж өг. Гэх мэтчлэнгээр тустай гарч хийгддэг зүйлийг нэг дор хийж өгөхийг хүсдэг. Харин эсэргээрээ эхлээд бүтцийг нь гаргах, дараа нь хэсэг бүрийг гүнзгийрүүлэх тийм ээ. Ингэж хэсэгчилж аргументыг нь гаргаж өгсөн нь алхамаар явбал чанартай үр дүнтэй логикийн алдаагүй дэс дараалан зөв байршилтайгаар орж ирэх боломжтой болж байгаа юм байна. За 7 дугаар хэсгийн нийтлэг алдаа. Эхний хариунд болох. Таалагдаагүй учраас орхих. Эсвэл зөв нь хэд албан ёсонд байна, хэд албан ёс байна, дотносог болох буюу гарсан хариуг нь дахин сайжруулаа гэдэг алдааг өгж байгаа. Тэгэхээр та бүхэн маань эхний хариултаар бүх зүйлийг битгий дуусгаарай. Аль болох олон удаагийн асуултыг хийж, олон удаагийн сайжруулах зөвлөгөөг өгснөөр таны өгсөн зүйл маань нэгэн промпт бус 2-3 дахин сайжруулсны үр дүн дээр хүссэн хариугаа авдгийг одоо энэгээр илэрхийлж байна. За зорилгоо нөх. За энэ дөрвөн цалингийн мэдээллийг үг гэдэг шиг цалин нэмэгдүүлэх ярианд бэлтгэд тусал гэдээ оруулж ирэхтэй. Ирсэн нь одоо нөгөө нэг яг ямар зорилгын хүрээнд надаас буюу AI-аас юм асуугаад байгаа юм бэ? Эргээгээд би танд яаж туслах вэ гэдэг зорилгоо маш сайн тодорхой бичиж өгсөн байх хэрэгтэй байх нь. За ингээд эдгээр нийтлэг 8 алдаа маань AI маань одоо
өөрсдийн датанд суйрлаад санал болгосон байна. Энэчнээс ерөнхийдөө дүгнээд харах юм бол дандаа тодорхойгүй ерөнхий маш богино утга өгүүлбэрээр альва зүйлийг асууж хийлгүүлэх тийм хүсэлтүүд өгдөг байх нэ. Тэгэхээр аль болох бидэд дээрх дурдсан зүйлүүдийг оруулаад дэлгэрэнгүй яг юу хүсэж байгааг маш сайн бичиж өгөх тусам хэн илүү бичин тэр нь илүү өөрт хэрэгтэй үр дүнгээ авна гэдгийг товчхондоо хэлж байгааг энэгээр бол харуулж байна. За энэ түрүүний дурдсан 20 төрлийн хак байна. За би та бүхэн товчхон явцгаая. За эхнийх нь бол за имэйлийг хурдан төсөөлөх. За та бүхэн өөрсдөө имэйлээ хүссэн үр дүнгээр авах боломжтой. За дээрэс нь текст товчлох эсвэл дэлгэрүүлэх бас тэр боломжийг өгж байгаа юм байна. 3 дугаарт орчуулга өнгө аяс. За энэ нь имэйлийг англиар орчуул албаны өнгө аястай болгох гэх мэтчлэнгээр нэмэлт зүйл авах боломжтой байд юм байна. 2 дугаарт хариу үйлдэлийн хувилбар хүнд имэйлд яаран бус бодолтой хариулна. Энэ юу гэсэн үг гэхээр энэ гомдолд хариулах 3 төрлийн стратеги тос бүрийг үр дагаврыг гаруулад ирэх боломжтой байд юм байна. За тог график болгох бас боломж байна. За альва эмх замраагүй текстүүдийг жагсаалтуудыг цэгцлэх. За цагаан толгойн дараалалд оруулах, ирэмд дараад оруулах, альва зүйл агуулгаар нь дэс дараалтай болох тийм ээ. За хувилбараар тооцоолох. Альва өгсөн зүйл дээр хамгийн муу, дунд, сайн гэсэн 3 хувилбарт оруулаа гэдээ өгчих юм бол таны өгсөн тоо мэдээлэл маш цэгцтэй хувилбарт орох нь байна. За урт баримт бичгийг товч болох, хураангүй болгох. Гол 5 цэгээр товчилсан агуулгыг гарч ирэх гэдэг юм уу тийм ээ. За мөн 9-дүгээрт уулзалтын асуулт бэлдэх. За альва та уулзалтанд очих жол ямар төрлийн ухаалаг асуултуудыг гаргасан нь дээрх харилцаа уулзалтыг амжилттай болгож болох вэ гэдгийг бас авах боломжтой байх нь. За мөн үүнтэй ижил хэцүү ярианд бэлдэх. За эсэргүүцлийг урьдчилан бодож тооцоолох буюу за ямар аргументууд надаас асуух нь тэрнээр би юу гэж хариулж боломжтой байгааг урьдчилаад бэлдчих юм бол дээрх зүйлийнхээ хариуг авах боломжтой. За шийдвэрийн матриц. За сэтгэл хөдлөлөөр бус баримтаар шийдэн. За ABV гэдэг ABV гээд өртөг хугацаа эрслэр нь харьцуулаад гарч ирэх тэр шийдвэрийн матрицыг гаргаад ирэх боломжтой юм байна. За сүмжлэгчийн нүдээр харах. За өгсөн зүйлээ за ярилцах байгаа зүйлээ оруулаад дээрх промптыг бичих юм бол танд маш олон тал, сул тал, цорхон асуултуудыг танд хариулж өгөх боломжтой байх нэ. За мөн хийх ажил салгах. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хийх ажлыг хариуцагч хугацаатай хүснэх тулгаар гараад ирнэ гэсэн үг. Та бүхний нөөцтэй тэмдэглэсэн ажлын даалгавруудыг тэмдэглэсэн зүйлүүдээ ингээд менежмент хийгээд гараад ирэх боломжтой байт юм байна. За имэйл хэлэхэд задлах. За хэн юу амласан, миний хариуцах, юу үлдсэнийг ялгаж танд харуулж өгөх боломжтой байт юм байна. За follow up багц гаргаж өгөх боломжтой байт юм байна. За энэ имэйл, нийтлэл, тэмдэглэл, ажил гэх мэтчлэнгээр таны хийж байгаа ажил бүрийг ингээд багцлаад ялгаад гаргаад өчтдөг байна. Тууштай хэсгийг шалгадаг. За энэ нь юу гэсэн үг вэ? Зөрчилдсөн болон давхарцсан хэсэг байвал олж өг. Тийм ээ? Агуулга болоод тэр бүх цэгцлэх зүйлүүд дээр хүний бас хараад шууд олох боломжгүй зүйлүүдийг алдаануудыг гаргаад ирэх боломжтой байдаг байна. За 17 тайлбарлаж өг. За үүнийг энгийнээр жишээ хэлбэрээр тайлбарлаад өгөө. Би тэд чинь одоо мэдхгүй маш олон зүйлтэй нүр тулгардаг. Тухайн зүйлээ ингээд асуугаад өгнө. Маш хурдан цаг хэмнэсэн болоод дэлгэрэнгүй мэрэгжлийн төвшөнд хариулт авах боломжтой байх байна. За санаа гаргуулах. За өөрийн хүсэж байгаа зүйл брейнсторм, маркетинг, борлуулалт, за мөн түүнтэй ажил, инженерчлэгийн шийдэл гэх мэтчлэнгээр маш олон зүйл дээр санаа гаргуулад тэрийг 10 хувилбар гаргаад тус бүрийн давуу тал, сул талыг нь бичээгээд өгөхөд танд хэрэг болох үз маш олон зүйлийн санааг боловсруулах боломжтой болдог. За 19 дүгээрт танилцуулга бэлдэх. За бид бүгдийн хийдэг PowerPoint тайлан, дашборд тайлангуудыг дата мэдээллийн нөгөө танилцуулга бэлтгэх юм бол эдгээрийг маш цэгцтэй, зохион байгуулалттай дэлгэрэнгүй слайд болгоод гаргаад өгөх боломжтой байдаг байна. За тогтмол загвар. Энэ нь юу гэсэн үг вэ? 7 хоног тутмын тайлангийн загвар гарга. Гээд та өөрийн өгсөн дата мэдээлэл өгөхөд таны мэдээлэл тулгуурлаад маш
чанартай тайлангийн загвар гаргаад өгөх боломжтой байдаг байна. За энэ нь бол маш олон зүйлийн зөвхөн агуулгаараа давхцсан 20 ширхэг хакийг та бүхэнд санал болгож байгаа шүү. Эдгээрээс танд хэрэгтэй зүйл байгаа бол та өөрийнхөө ажил дээрээ ажлын бүтээмжээ болоод цаг хугацаагаа хэмнэх боломжийг танд AI санал болгож байгаа зүйл байх нэ. За дараагийн зүйл рүү орох юм бол нэмэлт зөвлөгөө тийм ээ. Энэ дээр туршлагатай хэрэглэгчийн нарийн зал. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр AI-г хэрхэн өөрт ашигтайгаар өөрийн менежер мэтээр ажилуулах боломжтой вэ гэдгийг илэрхийлсэн 4 зүйл байна. За энийг хамтдаа танилцах юм бол сул талыг минь бол тийм ээ. Энэ нөрөө бичснээ шүүмжлэгчнүүдээр харуулах цоорхон асуултуудыг урьдчилан мэдүүлэх. За аливаа зүйл дээр ямар нэгэн өөгүүгээр хийгүүгээр бэлдэх боломжийг танд оноож өгдөг байна. 4 оноож өгөх. За энэ бол маш чухал. Хэдүүлээ аливаа зүйлийг AI-аар авахдаа 2 төрлийн зүйлийг ер нь AI-д өгчүүлэх зүгээр байдаг. Нэгт өөрийн ажил мэргэжил болоод өөрийн цаашид AI-с асууж байгаа зүйлээ маш дэлгэрэнгүй бичиж өгөөд өөрийгөө сануулчих юм бол танд тохирсон хариултуудыг гаргаж өгдөг. Хоёрдугаарт 4 оноож өгөх буюу асуулт асуухтаа ялангуяа нэг шаардлагатай зүйлээ мэдхийг хүсэж байвал тухайн зүйлдээ ингээд 4 оноогоод. За жишээ нь та туршлагатай HR менежер. Тэгээд энэ өнцгөөсөө илүү гүнзгий мэрэгжлийн өнцгөөс надад хариулт өгнө гэх мэтчлэнгээр асуултаа мэрэгжил болоод туршлага цаг хугацаа суурлаад надад хариулт өгөө гэдэг өчг юм бол тэрэнд тохирсон мэрэгжлийн хариултаа авах боломжтой байх нэ. За 3 дугаарт жишээ үзүүлэх тийм ээ. За жишээ үзүүлэхдээ хүссэн хэм маягийн нэг жишээ өгвөл AI түн шиг үргэлжлүүлж таамаглах хэрэггүй болно. Энэ нь маш олон төрлийн зүйлээр танд жишээ гаргаж өгөх боломжтой гэдгийг илэрхийлж байна. За хамгийн сүүлийнх нь алхамаар бод. Энэ нь юу гэсэн үг гэхээр төвөгтэй асуудалд эхлээд логикоо тайлбарлаад дараа нь хариултаа авах. Эдгээрийг алхамаар бодож надад хариулт өгнө гэх байдлаар промпт бичиж өгөхөд танд шатааралтай логикийн алдаагүйгээр хариултыг өгөх боломжтой байх нэ. За энэ нь бол AI-г тогтмол ашигладаг хэрэглэгчдийн өөрийн бас нэг нууц хөзрүүд байх нэ гэдүүлээ хамтдаа харлаа тийм ээ. За дараагийн хэсэг бол AI-г хэрхэн үр дүнтэй ажиллаж болох 5 алхмыг танд санал болгож байгаа юм байна. За эдгээрийг хамтдаа танилцвал нэгдүгээрт зорилгоо нөхцлөө бичнэ. За хэн уншихын ямар өнгө төрхөөр хэд урт юунд юу үргэж байгаа нэг дор хэлнэ. За хоёрдугаарт бодит мэдээлэлээ заавал авсаргана. Тэгж байж AI түүнд суйрлаж дүгнэж танд хэрэгтэй файл, дата мэдээлэл гаргаж өгөх байна. Энэ нөрөө файл, тоо, өмнөх имэйл гэх мэтчлэнгээр өгж болох бүх зүйлээ өгж байж түүнд тохирсон өөрт шаардлагатай хэрэгтэй мэдээлэл болоод хариулт авах нь. Таамаглуулж ерөөсөө болохгүй буюу AI таныг танихгүй тийм ээ. За 3 дугаарт хариуг нь шүүж уншина. Энэ зөв үү, дутуу байна уу, өнгөөс нь таарж байна уу гэх мэтчлэнгээр дандаа шалгана. Мөн давхар шалгуулна. Ер нь та хариултаа авахдаа 2-оос 3 дахин нэгтлсэний үр дүн дээр надад хариултаа өгнө үгээд хадгалуулчвал танд илүү найдвартай олон талаас судлаад хариулт өгж байгаа тэр зүйл маань илүү үр дүнтэй алдаа багтаа гарч ирнэ л гэсэн. Энэ дээр дахиад хэлэхэд AI алддаг шүү манайхаа. AI алддаг. Тэгэхээр та бүхэн маань маш сайн хариултуудыг нь уншиж тэдгээр дээр байгаа алдаануудыг дахин сайжруулж иж хүссэн үр дүнгээ дор хаяж 3-4 удаагийн асуултын дараагаар авах боломжтой байдаг шүү. 4-дүгээрт засуулж дахин асууна. За түрүүний дурдсан тийм ээ. Энэ хэсгийг өөрчил, энэ жишээтэй адил болоог за энэ дээр дахин тооцоол хийж гэдэг юм уу те. Гих байдалтайгаар дахин давтан асууж байж үр дүнтэй авна шүү. Гэдгийг та бүхэн дахин сануулъя. 5-дугаарт эцсийн шалгалтыг өөрөө хийнэ. За тоо, баримт, шийдвэрийг үргэлж өөрөө баталгаажуулна. AI бол туслах болохоос орчуулагч биш. Дээрээс нь ямар нэгэн алдаа гаргадаггүй тийм супер зүйл биш гэдгийг та бүхэн мөн дахин санаарай. Таны цаг хугацаа хэмнэн таны бүтээмжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ энэ дээрээ тодорхой хэмжээндээр алддаг. 80-90% магадлал маш өндөр байдаг бол үлдсэн 10%-ийг та заавал өөрөө шалгаж байж энэ маань хэдүүлгийн авдаг эцсийн чанартай бүтээгдэхүүн үр дүн болж гарч ирнэ шүү гэдгийг танд дахин сануулъя.
За ингээд сүүлийн байдлаар шуурхай лавлах хүснэгт байдлаар гаргаж ирлээ. За эдгээр дээрээс харах юм бол хөвлөж аваад ширээн дээрээ тавьчих болно. За энэ юу гэсэн үг гэхээр за түрүүний дурдсан зүйлсүүдийг одоо ингээ хүлээн авах, өнгө аяс, хэмжээ, формат, зорилго, бодит файл тоогоо авсрах, таалагдайг бол дахин асуух, дахин сайжруулах гээд хийх нөгөө алхмуудыг ингэж оруулж өгсөн байна. Харин хийж огтхон болохгүй буюу за сайжруул, нэг асуултад 5 ажил шахах, за нөхцлөө толгойдоо хадгалах, эхний хариунд шууд болох, за санхүү эргэцэн эцсийн шийдвэрийг AI-д даатгах, нууц мэдээллийг бодлогоо оруулах гэх мэтчлэн зүйлийг бол хийж болохгүй гэдгийг AI маань танд санал болгож байна. За дээрх бүгдийг дүгнээд ганцхан өгүүлбэрт багтаагаад хэлэх юм бол AI бол ярилцлагын төвшөнд буюу нэг удаагийн асуулт тушаалаар биш, тодорхой асууж, засуулж байх тусам найдвартай таны хүссэн үр дүн гаргаж авч болох үйс таны менежер туслах болж хуурд юм шүү гэдгийг AI маань ингээд эцсийн байдлаар танд харуулж байна. За ингээд та бүхэндээ зориулсан сургалт маань энэ хүрээд өндөрлөж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд за энэхүү та бүхэн танилцуулж буй слайдыг AI буюу Cloud маань надад хийж өгсөн байгаа. Энийг хийхэд бол би маш олон зүйлийг судлаад за ямар алдаа гардаг байна, ямар зүйлийг санал болгох юм бол илүү одоо энэ сургалт контент маань үр дүндээ байх вэ гэдгийг судалгаан дээр үндэслээд мэдээллүүдээ оруулаад слайд хэлбэр рүү шилжүүлэх мэтчлэн маш олон удаагийн таскуудыг өгснөөр энэхүү AI маань гарч ирсэн байгаа шүү. Мөн зөвхөн слайд гэхгүйгээр тоо мэдээллүүдийг та бүхэн маань авах боломжтой. Би жишээ байдлаар энд оруулсан байгаа. За энэ юу вэ гэхээр за манай HJS-ийн зүгээс борлуулалт хийж буй борлуулалтын дашборд байгаа. За энэ чинээс харах юм бол за бүгдээрээ буюу бүх төслүүд маань за энэ чинь орлого, зарлага, за оруулж ирсэн дүн, авлага, за conversion rate, маркетингийн ROI, за гэх мэтчлэнгээр ингээд бүх мэдээллүүдийг тойм байдлаар оруулсан байгаа. За мөн 3 төслийг за score card байдлаар энэ чинь оруулсан байна. Энэ харж байгаа тоо бол жишээ тоо би рандомор тоонууд оруулаад өөрийн харж байгаа үр дүнгээ авахын тулд харж байгаа мэдээлэл авахын тулд заавал тоо утгуудыг жишээ байдлаар оруулсан байна. За тэгээ стратегийн төвшөнд ямар зүйлүүдийг хийж болох вэ тийм ээ. За борлуулалтууд нь хит өндөр байна уу, доогуур байна уу, удаашралтай байна уу гэдгийг харах боломжтой. За мөн ингээд төслөөрөө за ингээд үндсэн болоод хагас жилээрээ сараараа за орон сууц, зовс, худалдаа, за эдгээр их юм борлуулсан. За ингээд ерөнхий тойм байдлаараа харж байгаа бол зөвхөн борлуулалтаар нь за инвентори буюу манай үлдэгдлүүд, за маркетингийн sales funnel, хэрэглэгчийн сегмент, цугийн лид, зардал гих мэтчлэнгээр одоо ингээд санхүүгийн том орж ирсэн орлого, зарлага, за forecast тийм ээ, таамаглал гих мэтчлэнгээр ингээд харах боломжтой байд юм байна. За мөн 7 хоногийн дашбордод ч гэсэн ингээд мэдээллүүдээ оруулаад та бүхэн маань өөрөө ингээд хүссэн зүйлсүүдээ ингээд харах боломжтой байд юм биш үү. За ингээд та бүхэн маань AI-тайгаа хэр сайн ажиллаж, хэр сайн датагаа өгч дахин сайжруулсны үр дүн дээр энэ мэтчлэн инээс жилүүг танд авах боломжтой шүү гэдгийг дуулгахад таатай байна. Тэгээ энэ хүртэл сургалтайгаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд өөрийн супер туслахтай болох замдтай амжилт хүсье. Баярлалаа. Баяр таа.